Hi guys, бидний энэ удаагийн спойлердах кино бол 2025 оны 2 сарын 7-нд сайхан нээлттэй хийсэн Stop гэх нэртэй нийт 8 анги бүхий инээдэн зомби триллер уран зохиол хасалсан кино баа. За ингээд кинонд орцгоё. Бинийг дэмжиж саба дараарай. За ингээд хүсэн хүлээсэн 4-р ангида тавтамарл Стопагийн 4-р анги нь эргэн дурсахуугаар эхэлнэ. За манай Юнжу Жин 2-ын маань хайрын түүх механикийн инженерийн ангид нэг ангийн найзууд байсан коллеж үеэс эхлэлтэй. Юнжу коллежийн тухай үедээ тэнгэрийн дагна гэж тооцогддог байсан бөгөөд энэ нь олон хүн түүнийг хараашилдаг байснаар тэгж хэлэгддэг байсан. Юнжуд нэгэн залуу сэтгэлээ хэлжээлж байдаг. Надтай үерхэд гээд гуйтал бусад залуучууд нь дор бүрнээ үгүй гэж хэл татгалз гэж амдаа шивнэлж байдаг. Юнжу маань ер нь сургуулийнхаа залуучуудын хүсэмжит эмэгтэй юм байна л да. Гэтэл энэ үед Жин маань сайн найзтайгаа гаднаас танхимд орж ирдэг. Ингээд үйл явдлыг хараад нэг оюутнаас энд юу болоод байгаа юм гэдэг. Тэгсэн нөгөө оюутнаас Юнжуд өөрхийг санал тавьж байна. Гэтэл манай Жин маань дахиад л гэд залхсан янзтай өөрийнхөө судалд суудгаа. Нөгөө залуу маань ч гэсэн татгалзан хариу аваад хичээд танхимаас гүгээд гарч чаддаг. Жин харин яагаад ийм дуртай байдаг юм бол галзуу хамтд гэж мэгээл худлаа дотроо дуртай байгаа юм байж. Гэсэн хэдий ч Юнжу маань ер нь анхнаасаа Жин сэтгэлтэй байсан юм элэ. Тэгээд их сургуулийнхаа хэлтгэр дээр нэг баг болохыг хүсгэд манай Жин татгалзаж би аль хэдийн найзтайгаа хамтарсан гэж Юнжуд хэлдэг. Хамгийн хачирхалтай нь энэ найз нь дараа нь Юнжутай нэг баг болъё би түүнийг хайж чадна гэж шууд санал тавьчихдаг. Жин тэгсэн шууд галзуу навшим нүхмээрээ нүчи гэл. Тэгсэн чинь нөгөө найз нь зүгээрээ би түүнээс харьцаагаа тасалж чаднаа л гэж авдаг заяо. Тэгсэн Юнжу маань угаасаа анханасаа нөгөө найзыг сонирхоогүй Жиныг сонирхож байсан учраас эргээд холбогдъё гэд тэгсгээд өнгөрдөг. Жин маань сургуулийн нэг өрөөнд найзтайгаа цуг суугаад ганц эмэгтэйгээс болж 10 жилийн хөрөлөө хаян гинэ хогийн амтан гээл сууж идэг. Нөгөөтг нь тэгсэн чинь эн чинь зүгээр нэг эмэгтэй биш ээ. Инженерийн ангийн одоо тийм энэ сургуулийн охин тэнгэр шүү дээ гээл. Ер нь бол манай Юнжу бол ялчгүй нэлийн од байгаад идэг. Найз нь гэхдээ яагаад чамайг Юнжуг сонгосон юм бол гэд тэгж өгөхгүй байгаа илэрхийлдэг. Жин маань харин жинхэнэ өөрийнхөө Юнжуд бас жоохон талтай гэдэг мэдрэмжээ нуухыг оролдохын тулд би чинь ер нь өөрөө айгуу царайлаг дур булаамжтай гэд сайрхтал найз нь итгэж өгөхгүй байна гэсэн чинь манай Жин бөмбөг шидчихдэг. Тэгэд найз нь хүнээс чи яагаад түүнээс одоо татгалцсан юм бэ гэсэн чинь манай Жин би Юнжуныг хөөхөн гэж юусоо боддгүй. Юнжун огтгонч хөөхөн биш гэж хэлэхэд нөгөөх нь болохоор чи бүр нэрээ эрэгтэй хүмүүсийн одоо сургуульд сурсаар байгаад ер нь бол охтуудыг мэддэггүй юм байна. Чи ер нь хүнтэй эрхэж үзсэн үү? Яагаад ийм хөөхөн охиныг харахгүй байгаа юм бла 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 гэд байж байсан чинь Юнжу цаанаас нь босоод ирдэг. Юнжу ер нь анханасаа өөрөө ч мэдлгүй нэг өрөөнд амарч байгаад ер нь бүх зүйлийг сонсчихсон л байдаг л да. Найз нь тэгсэн чинь Юнжуг гарч хотн бүр гандан буурахгүй араас нь Юнжу би мессеж хүчнээ чиг бүр ятраатай байсан. Дараа нь Жин болохоор өөрийн мэдлгүй Юнжугийн ажилдаг заримны дэлгүүрт цагийн ажилд орчихдаг. Түүнийг өөрийг нь ахлан ажил зааж өгөх хүн гэдгийг мэдээд өөрөөс нь өвшөө авахгүй гэж имээдэг. Юнжу тэгсэн манай Жинд хөөхөн биш ч дур булаан биш ч ахлах нь ажлыг нь сайтар зааж өгнө гэд амир зөвөн нийцээд яваад өгдөг. За манай Жин маань дуусч. Жин тэгсэн чинь ард нь сонсчихжээ бүгдийн сонсчихж гээд яг өмнөх танхимд болсон үйл явдлаа боддог. Юнжу маань ажлаа тараад автобусны зогсоол дээр нэг найзтай уцаар ярьж идэг. Янз бүр юм сонсож ин шүү. 22 жил царайнд итгэж амьдарсан байхад намайг хөөхөн биш гинэ. Намайг гэртээ өөрөө царайлаг биш. Ахын хоорондох загалмай шиг харагддаг юм байж гэлс амар муулан заяо. Тэгээ маргааш ажилдаа ирэхээр нь жинхэнэ бяална гэд байж байтал ард нь Жин уцаар ярихыг нь сонсоод байж байдаг багоо. Одоо ялтай хэлээ дээ. Тэгээ чи яа нанаас гарч ирж байгаа юм бэ гэд Юнжу асуусан чинь урдаас нь манай Жин 그럼 내가 어디서 나와? үгийг ингээс тавцдаг. Ямар ганц чиний автобусны зогсоол юм уу гэд автобусандаа суугаад манай яваад өгдөг. Тэгээд Юнжу маань яг өмнөх нөгөө Жиний нөхцөл байдлыг бас л бүгдийг сонсчихлаа гэд юу нь бол
Маргааш өдөр нь Юнжу маань заримныхаа дэлгүүрийн ажил дээрээ нэг бүдүүлэг үйлчлэгчтэй таарад учрыг нь олж ядаж байтал Жиюн авардаг аа. Тэгтээд манай Жиюн ч бас тийм ч тэнэг нөхөр биш байгаад байгаа байхгүй юу? За ийхүү үйлчлүүлэгчтэй харьцахтан тусалсны дараа Юнжугийн сэтгэл Жиюнд улам бүр татагцаар 미쳤나봐 진짜. 실분이 만드시는 아이씨 미치겠네 진짜. 라이스 뭐야? бүр орой унтахын өмнө Instagram руу норж зургийг нь харж бишээ гэдэл. Тэрээр урамшиж зул сарын бэлэг болгон түүнд оролт бэлгэлдэг. Тэгсэн манай хүлбэ Жиюн би хурдан халууцдаг юм л да гэж автын өөр хүнд өгч болох юм байна ч гэх шиг. Тэгснэ даргаа гадна талын цохойг арчаатахыг гээд гараад явчихдаг. 아우 더워. Юнжу араас нэрээд чи үнэхээр анзаарахгүй хүн юм аа, энийг ямар утгатай болохыг мэдхүү. Чамтай сайн харилцаатай байхыг хүсэж байгаагаа илтгэж байгаа юм аа гэд дахин өгтөл манай Жиюн намайг уучлаарай. Чамтай үерхэх сэтгэл байхгүй гэд тулцдаг аа. Тэгээ манай Юнжу маань эхлээ зүгээр юм шиг ингээл дүрсгэл байжсэн боловч эцэст нь уйлан дэлгүүрээс гардаг. Ер нь дандаа угаасаа л ингээл эрэгтэй хүн болгон манай Юнжуг крашлал ингээл хөр хүмүүрхэн гэлээгүй тэгдэгсэн чинь яг эрэгтэй хүн яг өөрийг ингээд үл таамсарлангууд манай Юнжуд ер нь л амар хүнд цохил болсон баг. Дараа нь Жиюн автобусны буудлын дээр араас нь ирээд Юнжугийн нөгөө марцсан хүрэм цүнхийг нь өгдөг бөгөөд манай Юнжу маань одоо хүртэл уйлсаар байдаг. Юнжу манай Жиюныг хараад дахин гүйж одоо зүгтаах гэтэл тайлсан готлынхаа үдээс нь бүдэрч ундаг. Жиюн түүний өмнө өвдөх сөвдөн готлын үдээсийг нь хизээш тайлагдахгүй өдөх аргыг мэддэг гэдгээ хэлээд готлыг нь үдэж өгдөг. Тэгээд үдээсээ үдчих байхдаа чи үнэхээр надад тийм их дургуун мүү? Би чамд таалагддаггүй мүү? Тодруулаад асуудал манай Жиюн түүнийг үнэхээр хөөрхөн гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд хэлээд ингээд нэг нэгнтэйгээ ер нь л уулзраал. За ингээд энэ анги маань яг одоогийн нөхцөл байдалд шилжиж ирдэг. Юнжу Алекс, Жинвуг нар зомби нас зүгтж байдаг. Тэд замдаа гэрлийн шангийн дэргэд нэг бөөлжж байгаа согтуу оюутантай таарлцдаг. Тэр нь болохоор тусламж гуйдаг боловч шилбэн дээр нь хазуулсан уул мөр байгааг анзаарч тэд эргэлцдэг. Гисэн хідэж Юнжу коллежийн оюутан гэдгийг мэдснийхаа дараа бүлгийнхэн түүнийг дагуул явахыг ятгадаг. Тэднийг явахаар бэлдэж байтал согтуу хүний утсан дуурж зомбонуудын анхаарлыг татдаг. Тэгэд манай гурван маань хурдан утсыг нунтраагаад нөгөө оюутантайгаа хамт зогтдог. Нилээн хурцтмал байдал үүссэн болохоор хоосон ресторанд түр харагддаг. Жинвуг болохоор шинэ оюутан залуу зомби болон хувирхаас найж түүнийг нэн дээр алах хэрэгтэй гэж хоорондоо маргалтдаг. Юнжу харин энэ санааг мэрс эсэргүүцдэг. Тэдний маргааны үеэр зомби болон хувирсан цагдаагийн ажилтан тэдэн рүү дайрдаг. За энэ удаагийн халдлага үеэр Алекс ямар нэгэн хачирхалтай зүйлийг анзаардаг. Тэрний байсан бэ гэхээр нэгдүгürt одоо эмх замбраагүй байдлыг үл харгалзан зомби согтуу оюутан руу дайраагүй гэдэг нөхцөл. Хоёрдугаар согтуу хазуулсан ч зомби болж хувираагүй байна гэдэг. Тэгэхээр архин зомбигийн дайралтаас сэргийлж чадна гэж таамаглаж туршилт хийхийг санал болгодог. Тэгээд тэд гурав согтуу байхын тэднийг аюулгүй байлгаж чадах эсэхийг мэдхийн тулд нар мандд луухаар шийддэг. Юнжуж энэ руу залхахыг оролцсон. Мөн түүнийг баазын ойролцоо байна гэж мэдгдсэн ч утас нь холбогддоггүй. Тэгээд мессеж үлдээдэг. Аав нь
хас барахад Жиюн түүнийг хэрхэн тайвшруулж байсныг тэр дуурсдаг. Тэр Жиюнжуу хасаагуур гаргаж ирээд аав чамд энийг өгөөрэй гэсэн гээд Жиюнд өгдөг. Гэтэл Жиюн баярлалаа аваа. Гэтэ та намайг тамхи татдаг мэддэггүй юм уу гэд ер нь сэтгэлийн сэргээгээд хөвчлөлтэй байлгадаг. Янжуу маань болохоор энэ хасаагуурыг жоохон баг бахта аавда бэлгэлжсэн юм байлээ. Аав нь тэгээд энэ бэлгэлсэн хасаагуурыг Жиюнд бэлгэлж байна гэсэн. За энэ хооронд анги одоо цэргийн баазад хазуулсан өөр нэг цэрэг зомби болон хуурч командлагч руу дайрдаг. Халдвар авсан цэргийг соожун буудсан бөгөөд тэрээр халах сургууль хүртлээр буудлын шигшээ багт байсан байлээ. Энэ цэцлэгчийн сүнс бараг ер нь зайлчглаа дөө хөрх. За цэргийнхээ өөрсдийн нөхдийнхөө өвхөлд сэтгэл дундууруулцдаг. Командлагч үүнийг даван туулж чадаагүй тул гар буугаараа амиа югүтгэж бусад нь болохоор түүний цогцыг устгадаг. Өөртөө хавьд манай ресторанд байгаа дөрөв бүгд согтчихсан байдаг. Жиюн руу явхдаа тайван бос байсан Юнжу гольфийн цохиур бариад гадаа алхаж байдаг. Жиюн түүнийг нуухын тулд хажууд шин татаж зомби согтун хүмүүсийг хаддаггүй гэсэн онолыг самсуугийн хамт шалгахаар шийднэ. Түүний араас самсуу зомбинуудыг татахын тулд машины дуут тохио хангинуулна. Алексийн онолыг зөв батал зомбинууд машин руу бөөнөрөх боловч самсуу руу дайрдаг. Үүнийг харсан нөгөө хэд мань болохоор зүгтэх боломжийг ашиглана. Жиюн суурьнд буцаж ирээд хот шатаж байгааг хараад үүрэг хариуцлага алдсанаа хүлээн. Тэд хуаран орхиж хайртай хүмүүсээ хамгаалахаар гаран буцаж ирэхээр хоорондоо шийддэг. Уран цэргийн алдсныхаа дараа амиа югуутгихээр төлөвлөж байгаа командлагчийнхаа дэргэд ирдэг. Жиюн хоёр гинт ирсэн түүний шийдвэрийг зогсоодог. Жиюн хоёр баазын хоол ус дуусч байна гэж тайлбарладаг. Төрөш тэдний үгийг ботсон чутсан дуугарах үед тасалдана. Батальоны командлагч тэдэнд хоол ус нийлүүлэх машинууд ирж байгаа гэж мэдээлснээр Жиюны мань урам мэл туурах болно. Яагаад гэвэл ийм баазаас оргоод хайртай хүмүүсээ аврах төлөвлөлтөй байсан чинь тэр нь хоол хүнс ирнэ гэсэн нөгөө мэдээний дагуу энэ төлөвлөгөө нь хөтлөхөдөх болсон болохоор урам нь хугардаг. Ингээд киноны мань сүүлийн хэсэг нисдэг тэрэг цэргийн бааз руу ирж яваагаар энэ анги манд дуустгаа. За энэ удаагийн дугаар маань таалагдсан бол бүгдээрээ энэ ангийн талаар сэтгэлээ үлдээгээрэй. Эсвэл лайк, саб дараарай. Дараагийн дугаар хүртэл баяртай.